Хей, бичлэг хүрэх өдрийн мэндийг хүргэе. YouTube-ийн тод магнаа, Facebook-ийн тод магнаа Тэлмийн хүнцэг мандагадаг. Эрхэм дотны та бүхэндээ зориулан айл хэсэг ядуу харын нэртэй шинэхэн блогоо эхлүүлж байна. Элдв тавилтгүй, энгийн чимэггүй энэхүү блогийнхаа эхний дугаарыг мөнгөнгөө иргэшигч хадаагийнхаас эхлүүллээ. Хоббигоо зорилго болгож цаг амгт түүнийг хөгжүүлж яадаг болохоор өөр хадаатай ярилцахад сонирхолтой байдаг. За ингэж оршлоо. Хоошин тавиад баг нэвтрүүлэг шахуулсан блогоо хүргэж байна. Анхны юм алдаа мадагтай хэмээн өршөөж үзээрэй. Дараагийн удаа жинхэнэ утгаар нь блог хийгээд хөрөх болно. Ингээд хамтдаа айлхасч адуу харцгаая. За энэ одоо ингээд таны уран бүтээл одоо танай баг хамт олонны сүүлийн хэдэн жилийн хөдөлмөрийн үр шин баг шүү нэ. Дандаа л улс бүсийн наадмуудыг. Тий одоо бид чи яг ерөнхийдөө яг хүмүүсээр уйлан бас өөрсдөө зарагдаад үлдсэн адуугаа уян чих наашийн бас тэгэл ерөнхийдөө бас нэг авж үлдээл өөрсдөө уяал. Тэгээ сүүлийн нэг хэдэн жил аштайхан л үзээд ирмэд. Ямар ч гэсэн болмоор л юм шиг шүү дээ. Би хоёул эрдэмт ярьж тэрмгүй үлгэл цувралд оролцоод би танаас нэг асуусан байдаг юм л да нөгөө одоо адууны үржилтээр барьж байгаа бодлогын тухайд. Одоогийн байгаа цаг үеийн хандлага та ямар бодлого одоо баримталдаг вэ гэдэг тухайд хоёул бас нэлээ халуухан яриа өрнө та нэг за үр дүнг нь одоо яаж харуулах юм гэж цаг хугацаа харуулна гэж хэлсэн байдаг. Тэрнээс хойш 3 жил өнгөрсөн байна. Тэгэхээр одоо хариулт авч яг үйл явдлаараа л үзүүлчихлээ л дээ. Тэгтээ нэг бацтгаад ярьчихдаг юм уу гэж бодод. Тий одоо яг эр хүн хэлсэндээ эмээлтмөр харьяасандаа гэд одоо хэлсэндээ хүрнэ гэдэг бол одоо миний хувьд бол одоо бараа аз жаргал юм да. Тэгээд чадаагүй бол сайхан ярдгал нөхөрштэй гэсэн түүхтэй бас үлдвэл бас харамсалтай дээ. Тэгээд одоо сүүлийн 3 жил дарааллаад 3 өөр азраг яг зарим нь бол азраг гэхлээр яг сонгомолдоо харигдсан гэж бас бодож магадгүй зүгээр яг сонгомол ангиллалын азраг гэдэг бол өөрөө дайнаар ярих юм бол галын шугам руу орж байгаа. Шууд сонгол дээд ангил бол ер нь галын шугам дээр. Тэрэнд азрагаа адуу харигдана гэдэг бол бас яг үнэхээр одоо хүнд бах ер нь. Тэгээд тэр хоёр маань харигдахдаа урдаа азрагаа адуу хойлоо гаргаагүй. Тэгэхээр яг миний хувьд бол яг хүн өөрийнхөө юмыг бас магтах дуртай л байдаг үлгүй. Тэгээд яг гурван ингээд магтаж яриул одоо гурлаа урдаа азраг оруулаагүй төрийн наадамд оролцсон амжилтыг үзүүлжээ. Тэгээд одоо яг миний яриаг цогсоогоол нэг Улаанбаалын лото шиг л асуулт асуусан юм байлаа. Тэгээд яг яаж батлах юм гэдэг чинь амар хэцүү асуулт байсан байлаа. Тэгээд яг таны яриг таслаад нэг юм асуучихад төрлөө үржүүлэхийн тухайд. Цаг хугацаа өнгөрсний дараа тэр нь зөв, тэр нь буруу байсан. Энэ зам нь зөв байж, энэ зам нь буруу байж гэдгийг бол ойлгох. Төрлийн үржүүлэг нь буруу гэдгийн эсрэг талбаар ганцаараа би суучих واخ. Ямар ч гэсэн Монгол улсад зохион байгуулагддаг 3 шатлалт уралдаан байгаа ч бүсийн уралдаан, улсын наадам, их хурд гэсэн тий. Тэгэхээр таны одоо өөрийн бий болгосон нөгөө хорон бүрээс наад жаргалаа мэдэрч байгаа энэ наадмууд бол 3 шатлалт уралдаанд гурвууланд нь л орлоо. Айрагдлаа төрүүллээ. Тий. Одоо ерөнхийдөө бол үржил хийж байгаа хүн болгон л улс ус их хурд гээл одоо том уралдаан л ер нь зорддог баг. Яг бүх юм санаагаар бас болохгүй үйж байдаг л ах зүгээр. Яг бидэд бол одоо сайн азраг таарад сайхан уралдаж байна. Дээрээс нь ер нь бол адууны үржил хийхэд ганцхан удмаар хөөцөлтөд бол тун хэцүү л дээ. Яг удмаар хөөцөлтөд бол яг амжилт үзүүлж бас болно. Тэгээ ер нь удмаар хөөцөлтөд бол маш их мөнгөтэй байж одоо жишээлбэл улс их хурдад төрүүлсэн азарганы ихч дүүгүүг аавыг ингээд үн ханшид байх. Тэгэхээр тэр дайны 10 гүтэй болохын тулд хэдэн төгрөг гаргах вэ? За тэгэхээр тэрнтэй энэ тэнцүү тулахын тулд яах вэ? Мөнгө байх хэвээр. Эсвэл бол харах хэвээр. Эсвэл бол сохор азах хэвээр. Мэдээж хэрэг сохор аз бол олон таарахгүй. Тэгэхээр харах хэвээр болж байгаа. Тэгээд яг ер нь бол бас нөгөө би саяхан нэг юун дээрээс харж лээс номон дээрээс шинжээ мэдгүй уяач нөгөө дайнд сэлэмгүй орсон тулаанчтай адилхан гэдэг. Тэгэхээр одоо шинжийг ер нь бол заавал мэдгэж байгаа юм биш. Ер нь бол мэдвэл бас давуу тал болох болов. Яг ер нь тэгээд өв соёл гэдэг чинь өөрөө нөгөө цус ирлизчээд адууны цус ирлиз Монгол болж байгаа одоо биш. Тэр нөгөө
шилэн сонгох, шинжих тэр өв соёл уламжлалт тийм устж өгөө болох нь өв соёл руугаа орчих. Миний бодол. Тэрнээс нэг адуунд нэг гадны англи арабын цус жоо ороод ирэхлээр Монголын эсрэг ерөөсө болж байгаа. Ерөөсө нэг хөвч биш байна. Магадгүй зүгээр яг биднээс улс төрч биш учраас яг болов улс төрчдийн цусыг шинжилээд явал арай нэг их оронч юм болох тий. Тэгээс адуу бол одоо ямар амаа. Адууга манайх ч оруулж ирээд 2 сар болчихж байна. Одоо 2 сар шахуу 45 хоног ямарч ирсэн мөрдөө зөөлөн унаал тэгэл. Хит их хурдан болох гэж актер ажлын хөлөөс. Хөлрөө нь мэдээж ирэгдэл хангаар өвлийн хүүтэн хангаар хийх гэсэн бол жижиг одоо нөгөө эс болгоноор дөргижлөө шүү дээ. Тэгээд тэр чинь тэгэл 20-30 удаагийн хангаар энэ гэж. Тэгээд дөргөлтөө аваад гэлэн мэл л дээ. Айл болохоор хөлрөө нь орохгүй хашгил соёолон болгоод авал тэгэл дээшээ гараа даахаар юм. Энэ бор халзан ч одоо энэ жил хэдтэй вэ? Одоо 8-тай болж байгаа цаа гэж. Бас ингэж яасан ч дэггээс юм шиг тий. Тий, ер нь одоо хөл гар харж байгаа юм. Харин тий бохим. Бас үржлээ сайхан азар гарах хаа. Тэгээд улсад 2 харагдсан тий. Улсад 2 харагдаад бүс 2 төрүүлээд нэг мөн зүйлсэн. Тэгээд яг форумтай байх сайхан үедээ одоо тэгэл Монголын сайн их мөртөл тулдаг нөхөр штэ. Ер нь манай 275 даалгач. Энэ 75 гэснээс ер нь одоо 75-д бас уралддаггүй маа 75-ыг хамжилт гаргадаггүй маа гэдэг хүмүүс яриад байдаг шүү дээ. Чи бол тэр тэгж ярьдгийг тийм боломж байдгүй маа гэдгийг бас харуулчлаа шүү дээ юу гэж тий. Тэг яг тэр яриаг бол их олон сонсч ирсэн. Тэгээд яг нөгөө дээдлийн биднээс энэ адууны суур болсон нөгөө сагуурчин хөлөөр айхгүй болохоор тэгээд ер нь 75-таа одоо хөрхий хөлн л дээлдэг юм байлээ л дээ. Тэрнээс шурдаар илүү. Тэгээ нөгөө ажил хөл муу болохоор ч ажил даахгүй. Тэгээ энэ хэд ч юм болохоор одоо яг хажууд нь дэрэгдэн зогсоод ярьж байгаа юм чи хөл гараар одоо актер ууз. Яндан шиг ууз. Тэ. Хувилгаан гээд нэртэй адууч бас морины түүхэндээ актер бас сонсогдоогүй бах тэ. Яач яваад хувилгаан яг нөгөө энэ ч өөрөө манай мөнгөөр сагуур хоёрын дундаас их нь гарсан. Тэгээд нөгөө араа базаргандаа тавиад тэгээ араа базарга маань энийг гардгийн жил нь өнгөрөөд тэгээ яг л усны тус шиг адилхан гарчих шиг болсон. Азрахтайгаа. Тэгэхээр нь яг арга байхгүй сайн гарсан байх гэж бодоод энэ эддээ бас энэ улс орноо л гээл донгосчлээсэн. Тэгээд амны бэлэг бас улс их хурдад одоо нийтдээ 4-5 бүснэх мордохгүй байгаамаа тэгээд бас нөгөө өндөр тустай юм болохоор хөл хайрлаа тэгээ яваад. Энэ жил бас бүст мордоогүй. Хүмүүс бол олонгүй ашиглавал сайн гэдэг шүү дээ. Үржилтээ олонгүй. Тэгэхээр цөөнгүй ашиглах юм бас давуу олон сул тал яах вэ? Нэг тал өөрөлдөл олонгүйн дээр бол ерөөсөө л магадлалын онол шүү дээ. Одоо 200 гүнээс 4 дахиж болно. 100 гүнээс 2 дахиж болно, 5 дахиж болно. Нөгөө 5 гүн сайн гүнээс яг хоо 4 дахиж болно, 5 дахиж болно. Хамгийн гол нь 100 200 гүү чинь тэр дундаас ч одоо нийт маасаараа одоо нөгөө Хятад Монгол хоёрын харилцаа шүү дээ. Харилцаа шүү. Нөгөө Олимп болохоор чи Хятад чинь тийм тааруухан антомтой мөртлөө олонныхоо доогоор олон медаль аваа яваад өгдөг шүү дээ. Тэгээ монголчууд чинь одоо боксерч тэр жудоогоорч тэр илүү мөртлөө тэгэл өөрхий цөөхөн боллоор арай л цөөхөн медаль авдаг ч юм. Яг чанар ингээ хувилах юм бол чанараар арай илүү өгдөг тий. За манай мөнгө харгүй одоо зураг дарвал их гоё зогсож байна да. Одоо нэг өнцөг өөрөө. Тэгээ ер нь сайн адуу нэг тэгдгийн яг та хэдэд дараа нь ингээд сайхан юу яаж ивэл ер нь сайн адуу аль ч өнцгөөс нь дарсан сайн гардаг хөөх. Тэгээ нөгөө адуу мэдгүй байж болно. Тэгэнгუთ зургийн дараад тах. Тэгээд тэгэнгуთ дараа нь өнцөг болгоно сайн гараад ивэл тэр сайн адуу байх магадлал бас ер нь өндөр. Зурган дээрээс үснээс бол арай өөр жижиг харагдаад. Би эсвэл амар томор төсөлсөн байна. Үгүй чи өөрөө намхангүй гоостэй. Харин тийм байна. Юм чин тэгээд хүн ч хөгшөрхөөр жижигэрдэг юм бэлээ. Одоо энэ 60 байхгүй те 20 нилээн лав гарсан шүү. Тэгээд улт туурам уурдагтай бас гоё шүү. Охин алдуу чамд бол мөнгөн гүнээс ч охин алдуу гарвал илүү зүгээр үү? Тий одоо саяхан ч гэсэн яриад байсан. Одоо хөрх юм өгсөж байгаагүй
Сүүлийн хэдэн төлөвд нь охин гарч зүгээр дэгээл бидэд ярьж лээ. Яг охин төлөв нь 9. Охин төлөөс нь гарсан дахиад 9 арга байгаа. Тэгээ нийтдээ нөгөө 20-од яг өөр 20 болчиход байгаа байхгүй. 90 төлөөс нь оролцохооргүй. 90 төлөв нь одоо ч одоо 2 азар байдгийг. 90 охин төлөөс нь гарсан төлөвд нь сая 3 жил дараалаад ингээ устгарч байгаа. Сонгомжлолт. Тэгэхээр бас нөгөө мөнгөнгүүний чанарыг хөөрхий харуулж байгаа юм. Хөөрхий минь гээд нэгүүгээд гэсэн. Нэр ингэсэн мөнгөн үгээ бас ингээ харъя гэд боддог байлаа. Үзэгчтэй бол гол нь бас харуулъя гэд те. Манай дээр нь хадаагийн зургнаас л зөндөөл харчихсан. Монголын морин спорт ууштай холбооноос 3 жил тутмын их хур дуралдааны үеэр олон төлн айрагдаж төрүүлсэн, улс үсгийн хурдталдаанд айрагдаж төрүүлсэн азарганд алтан, гүнд мөнгөн гэсэн өргөмжлөл алгадаг. 2022 онд мөнгөнгөө авлаа юу лээ? Тий, 22-ны их хурдаар мөнгөнгөө авсан. Эрүүл, хүчтэй, хурдтай Ecus брэнд. Заавар совсуулаад орлоо. За уур совсуулаад орлоо. Адуу бол даарна гэж аахгүй нараа имжлээд байгаа шүү дээ. Адуу бол гадаа модон сүчэнд модон сарвчанд ганцаар ирсэн ч зүгээр шүү дээ. Хамгийн гол сайн нэмнэтэй. Тэгээ яг манайх энэ сүчээ барьдаг шалтгаан нь бол яг нөгөө 75-тай 50-тай энэ олон сарва бага адуу гаргахлаар ер нь дотор орохоос өөр аргагүй болдго юм бэл. Би нөгөө танаа зөвчөнд очиж үзэж болох уу гэж тэгжсэн те нэвтрүүлээд тэгсэн чинь манай азрах чинь сарвчанд л байж идэв шүү дээ. Би нөгөө зүчээ гэдгээр нь санаа зовмоор тэгээд ирээд яхахлаар хөргөө сарвчин зогсож байна. Одоо тэгэл тэр үедээ тэгээ бололцсон ч бас тэгээд байгаагүй дээ. Тэгээ одоос Магадгүй тэгтээ тэр тулдаа сагуур одоо дэсвэр хатуужилтай ч гэдэг юм уу төлүүд нь хурдлах чадвар энэ манай нөхцөл тасан зохицох чадвартай байгаад ээж магадгүй юм те. тэрийг яг сүйд бас нэг олж мэдсэн юм а. Тэгэл эн чинь тэгэл биднес шууд мэднэ гэж байхгүй шүү дээ. Тэгээ зарим нь азар гадаа байлгаад дэсвэр хатуужилтай болгоцсон л байгаа. Төлүүд нь сагуурах чинь бас турж эздэг байхгүй. Тэгсэн зүгээр яг тэгээ шинжлэх ухааны бас үндэслэлтэй юм билээ л дээ. Бөөр сайтай одоо өөрөө турдгүй юм байна. Бөөр сайтай одоо холд сайварлдаг юм байна. Жижиг нөгөө чигтэй одоо чинь бөөр сайтай байна гэсэн үг юм бэл. Тэгэхээр сагуурын чинь төлүүд нь 50-та төлүүд нь жигтгэр бүр баригддгүй шүү дээ. Бүр мултаж юу яаж яагаад бүр хулгарч ихтэй юм шиг яагаад. Тэгэхээр ер нь бол тэр бөөрийн асуудал бол бас их тэг гадаа төвчээрийн асуудал бол зүгээр яг шууд барахгүй бас адуу бас байж хөрхий. Тэгээ тэрийг бол яг төвчээртэй болгоно гэдэг юм бол бас болохгүй л дээ. Зүчээгээ танилцуулах уу? Одоо би бас нөгөө гол юм нь бол одоо суурмалгаа буюу энэ зүчээг танилцуулах зорилготой. Ерөнхийдөө одоо хөдөө орон нутагч хаас айвал ингээл ийм бас хагас суурин малган шилж болцсон байна л да. Тэгээ яаж ийх вэ? Ямар байдлаар хийвэл төсөн мөнгө нарай бага адуунда бас ээлтэй өвөөчтэй байдаг юм бол гэж бас хүмүүс боддог болоо гэд боддгийн. За тэгээд хамгийн ойрхоос нь танахаас энэ туршлага судлаатгая гэдэг. За тэгээ бас азаргнуудыг ер нь яаж ямар журмаар яаж авдгийг танаа дээр ер нь ямар азарга байна гэд. Хамгийн гол нь юу юм бэлээ? Одоо энэ ажил хийж байгаа маллж байгаа манай одоо энэ дүүнэр байна. Энд харж байгаа зөндөө хүмүүс байгаа. Олон жил гагнуурын ажил хийжсэн манай энэ баагийг дахал ганцаараа шахуу барьсан зүч штэ. Хамгийн шилдэг нь бол соломл юм шиг л. Арай нөгөө чийг баг татдаг, чигийг илүү арай уудаг гэх юм уу. Энэ гоо одоо нэлийн гуншинтай гоо штэ. Одоо нөгөө гэрим гэж манай нөгөө бичээрийн далаах ба штэ. Далаахын алтар азарганы дүүгүү юм билээ штэ. Би ихлээр тий дүү төрсөн дөө тий. Би өөр нь фестээр нэг зураг явж явахлаар нь нэлээд торхоогүй байсан юм уу. Тэгээд энэ гүг сонирхъя гэд тэгсэн хулгаад алтчаад байна гэд нэлээд тийм жоохон бүтлгүй мэдээ ирээд. Тэгээ харин 30 минутын дараа нөгөө гүүгээ сураг олчлоо. Хоёр нөхөр сарвчанд очсон юм гээд 10 хэдэнгүү. Тэгээд ийм учиртай штэ ахгүй юу гэд. Тэгээд аваад сагуурыг одоо өнгөрдөг хавар нь ирээд сагууртаа хийгээд гидсэндээ хээлтэй үлдээ дараа жил 90 унаг гаргасан одоо энэ алтаа азарганы дүүг алтаа азарганд хийж төл авсан тийм. Төл нь ямар одоо? Төл нь одоо байна. Энэ зүчийн дотор байгаа. Энэ одоо миний хувьд бол
Яг нөгөө үржил хийж байгаа нөхцөл хэдий олон газар байгаа ч гэсэн тэгээд ер нь бол нэг ямар ч олон азаргатай хүн бол нэг 2-3 азарган дээр л ер нь тулна. Тэгээд дээрс бус бүгдэн дээр нь гүү хийгээд тийм боломж бол бас баг хэцүү дээ. Тэгээд ер нь нэг азарганд 25 гүү хийлээ гэж бодоход одоо тэгээд 3 азарганд 75. Ер нь 75 сайн гүүнээс илүү сайн гүүтэй, олон сайн гүүтэй хүмүүс бараг байхгүй те. Оросдоо одоо авснаас шинэ жилээс хязгаалan төлөвд нь Оросдоо үлдсэн байлээ. Казахстан энэ холын зай уралдаанд сая 2 чадвар машин авчлаа гэд бидээ иржсэн тий. Тэгээд Казахстанд ер нь бол энэ надууны төлөвд нэлээд тийм нэрд гарч байгаа шинжтэй юм бэл. Ногооны шүтлүүрээ тэгээд яг нөгөө сагварыг маань байхгүй болдог жил нь гидсэн төлцсөн. Цэврээрээ үлдсэн тэгээд яг нөгөө хүмүүс бол надад азарганы нөгөө үр хөлдөөж авч үлдээчгээ санал тавьж байсан. Тэгээд би ч өөрөө тэг яг бас бодож байгаа амжаагүй. Яаж одоо бас байхгүй ч юм тэгвд. Тэгэхээр азар хов тавилангаар ч бас нэг цэвэр сайн гүү таарч тэгээд тэрийгэ тавиад тэг хамгийн гол нь эр үлддэг. Тийм ээ. Морь мэдгүй хүмүүс ойлгохдохоор биднес ч бас ярих хэрэгтэй өстэй. Тэнгууд нэг хүнд нүттэй гэдэг гисэн. Хүнд нүттэй гэж ярьдгүй байл хүмүүс үтсэн байлээ. Тэгээ яг ер нь энэ ямар нүттэй дорх вэ? Энэ нэлээд тийм гялгансан тийм хурц нүт тод нүттэй нөхөр байгаад байгаа. Бүлтийсэн. Бүлтгэр юм байна тий. Нэлээд тийм гялгаар тийм. Энэ сонгол дундад уралдах юм уу? Энийг уралдахгүй дээ. Тэгээ одоо тэгээд ямар ч хэлсэн надтай найзлаад одоо хоёулаа 20 жил үзэн шүү дээ. Тэ? Тэгээ тэр хооронд одоо нэлээд тийм цаг хугацаа нэлээд өнгөрөөд нэлээд асуудал бас явах байлгүй. Одоо энэний ингээд хулмалцаад байгаа царийг харж байгааз энэ сагуурын охидлоос гарсан. Тэр. Би яг хулмалцаад байгааг яг хэлээд байгаа. Улаав юутай болохоор тэр хараад. Тий, наад чинь намайг тэрвшхийн түвшинд байж тээ. Намайг биш тээ. Тэрвшхийн түвшинд очиод сагуур яг ийм зан гаргаж ирсэн шүү дээ. Тэгэхээр адууны тэр нэг ген гэж нэг актер, малын ген актер байгааз. Энэ их тийм дөлгөөхөн. Тийм байна. Энэ хоёрын нүд бүр тис хандаа харагдаж шүү. Энэ тийм хүрэн нүдтэй байгааз. Энэ ихтэй яагаад жоохон ядарсан юм шиг нүд нь жоохон өвдсөн юм шиг тий. Яагаад тэгээд. Тэгээ одоо тэгээ эн чин дээрээс нь Оросоос ирж байгаа. Дээрээс нь эн чинь бүр өөрөө Оросдоо бичээрээр явж ирсэн. Тэгэхэр чин бүр дасан зохицох юм бүр гоё болчих жоох. Тийм ээ. Тэгэл Монгол үж амны бэлгэр юм чинь. Тийм ээ. Алтан болон шүү дээ. Тий. Манай дөлгөрнүүд чинь намайг өөрөө олсон нөхөр шүү дээ. Хамгийн анх эгчтэйгээ усын шалгалтыг явж ирсэн. Тэгээд явж байгаад манай эгч ажлын ингээ явж байгаа тоглоомын талбай дээр тоглож агаад тэгээд хадах гарч ирээд тойр тоглоомын талбай тойроггүйгээд хана хажууд нь дагааж очижгүйгээд тэгээд данх танилцчихсэн. Хадахын нэг надаа өгсөн хээр жишгэн толгойтой майхан заатай хэрэг. Тэр би жичээнд байгаа Strong гэдэг азарган тавиад. Тэгээд унаглах байх гэж бодож байгаа. Энэ нөхөр Strong гэж азарга байна. Оросдоо өөрөө группник уралдаан, G1 уралдаан төрүүлсэн. Тэгээ одоо яг Монголд орж ирсэн нөгөө алтан азаргнуудтай бүгднтэй нь ер нь хамаатай. Лаг удамтай шүү дээ. Удмын танилцуулаач. Тийм нөгөө нэг Оросын Андоро энтер гэдэг гүнүүд орцсон, Сагуурт байдаг ер нь хэд хэдэн сайн азаргнууд орцсон, Монконтур орцсон. Эцэг талаараа Америк, Англи их л сайн удамтай юм билээ. Өөрөөс аштайгаа уралдсан. Олон зайд Оросдоо 9 км-тэй соёо төрүүлсэн. Strong гэж нэг юм азарга байна. Сумын 100 жилүүд бол бас тий аймгийн дайны болсон. Тэгэхээр бас яг тэрийг бол таарах хүн гэж бас хэлж болохгүй байна. Энэ одоо манайхны уулын насаар нэг тийм хөгшингөө өвөө алдсан гэдэг азарга. Өнгөрсөн намар штэ энэ төрсөн дүүн холын зайн уралдаанд Оросдоо амаа үзүүлж ирсэн. 100 км-д амаа үзүүлж ирсэн. Тэр их сони юм бэлээ. Энэ өөрөө дараа нь би нэг тэрвшгээс авч ирсэн. Манай хүн л
нэг юм одоо зодог тайлсан юм азар байна гэжсэн. Тэгээд цэвэр орс хараа бол та. Жүчэндээ нэг овс өрөөтэй болсон гэдээсэн орж болох юм уу? Одоо хайдуулаа хараа яг дуусчуу дуусаагүй нөө. Тэгээд Арай дуусаагүй. арай дуусаагүй. Яг хөө сонирхъя. Тэгье. Нөгөө түрүүний нөгөө зүчээ барьдаг ах чил үзэж байгаа шүү дээ. Би явж гин. Тэ би явж гин, бэжин сууж гин гэдээ манай хүн чи үзэн шүү дээ. Нэг юм тек мэгэмтэй ч юм уу. Ирээд кофе чанчдаг. Тэгээд бас нэг хоёлаад ахаад уулзахыг гарах хаа. бас тэгээд оноод чин 0-ийн одоо гар мар угаадаг нэг тийм юутай л Бас гоё юм те яг жүчэн дээр юм ажлын өрөө. шууд чөөрөөгөө ингээд жүчэн дотроос ингээд шууд ороод яхлаар бас яг нөгөө Өрнүүлэхэд гоё юм биш. Орс центрээр ингээд явж байхад чинь ер нь голцоохон тийм л юм байлээ. Дотроо дандаа. Гэхдээ энэ нөгөө өөрөө нөгөө жүчэний үнэр чинь амар штэ. Гэхдээ тийм үл үнэр шингэдэг. Гэхдээ нөгөө морины хүмүүс ч юм бол яг тэгээ одоо тэгэл тэр тоохгүй тий. Эрүүл, хүчтэй, хурдтай Ecus брэнд. Би бас ухуу суралцах гэж пэйж ажиллуулаад залуу ярьж сургамж өгдөг л одоо зөвлөгөө маягийн гэдэг юм уу бас тийм туршлага хуваалцсан. Тэгээ нөгөө хүмүүс маань яаж одоо сайн яаж болох вэ? Яаж одоо мундаг болох вэ гэхээр сайн адуутай болоо л гэдэг зөвлөгөөг уяачд маань амжилт гаргаж байгаа уяачд маань толгой дараалаа өгөх. Таны хувьд тэр бааз буюу сайн адуутай байх материалыг байх тухайд бол одоо ингээд бас үр дүнгууд нь гараад материал бүрдүүлчихлээ шүү дээ тий. Тэгээд одоо яг энэ дээр асуухад Хадбаатар гэдэг хүн ер нь одоо бас ямархан хэмжээний үеч болсон л сайн үеч болсон болж байна ер нь болох гэж байна уу? Би өөрөө ер нь боддог байхгүй. Би ерөнхийдөө тийм яг биеийн хөдөлмөр хийх тал дээр ер нь залхуу юм байхгүй. Ерөөсөө угаасаа бүр багын залхуу. Тэгээ ер нь юм бодоод ч юм уу сууж хал дуртай ерөөсөө л. Тэгэхээр би өөрөө бол яг мэдсэн байсан ч ер нь бол сайн вэжийн дайнд бол очихгүй. Ягаад гэвэл би нөгөө хөдөлмөрлөхгүй учраас. Тэгээ яг сайн вэж гэдэг бол миний хувьд одоо амжилтаар цангасан хөдөлмөрч худлаа ярьдгүй нэг тийм үнэл сайн вэж байх болов. Тэрнээс одоо мань бичиг залхуу гэх юм уу одоо бас бие тоосон хүн бол одоо бас уяхад хэлсэн шүү дээ одоо над дээр одоо нэг хүн морин аваад үчин чи мориндоо яв гэж би суугаад тэгэл болохгүй залхуу ч юм уу те тэгэхээр ерөөсө хөдөлмөрч байх хэрэгтэй л дээ тий тэгээ амжилтаар маш их цангасан байх хэрэгтэй тэгээ тэр адуу мэдээж эрг материал бол ер нь маш өндөр хувьтай байр эзлэн гэхдээ уяачиг бол эзэж үүсгэж болохгүй ер нь 10% хувьд нь уяач байлаач гэсэн 10% дотроо нэгээс 10 гэсэн тоо ус байгаа шүү дээ. Нэг хувиар доошлоход л хойшлно. Тэгэхээр 10% хойшлоход 10 дээр 10 бол. Тэгэхээр бол бүх юм ер нь бол шилэн сонголттой зөв байх хэрэгтэй байхгүй. Эрүүл, хүчтэй, хурдтай Ecus брэнд. За энэ бол одоо нөгөө яг манай хүүтэн цэргийн үйлрэлт хамгийн хэрэгтэй бүтээгдэхүүн шүү дээ тий. Сарамсны хандах. Тийм энэ адууны дархлааг дэмжин. Одоо манай хувьд түгээмэл хэрэгж одоо түрүү танаа зөрчин чинь байлээ шүү дээ. Нөгөө шингэн сарамс нь олдохгүй энэнийг л аваад тийм наадах чи ер нь дархлаа дэмжин маш багаар хэрэглэгдэж байна. Сарамс ер нь тэгээ бас нөгөө чигтэй зүчэнд байгаа адуунд бас чиг миг хөөх юм болов уу гэд. За баярлалаа. Хамгийн анхны дугаарын зочинд маань ийм шинэхэн брэндүүдээс бэлэг ирсэн. За энэ Монголын малын эмч нарын дундын хошоо гэж байдаг юм байна л да. 350 яг эмчнэр бүрэлдэхүүнд насан 13 онд үүсгэн байгуулагдсан 13 жилийн түүхтэй Монголын одоо бүр яг сумдын гэсэн үг шүү дээ. Бүх сумдын төвшөнд байдаг малын эмчнэр нэгдсэн юм дундын хошооноос одоо энэ жилээс эхлээд ийм хурдан морин зориулсан нэмэлт хичээл бүтээгдэхүүн оруулж ирж байгаа юм. Түүнээс өмнө бол одоо нөгөө үхэр хонь ямаанд оруулж ийм бүтээгдэхүүнүүдийг оруулж ирдэг байсан юм. Энэхүү бүтээгдэхүүн бид нар хятад ард улсын үйлдвэрийн бүтээгдэхүүн маш олон шалгуурд авч орж ирж байгаа. За хэмжээний хувьд бол яг манай малчид гэдэг юм уу бас дундаж уудан зориулаад бага савлгаатай. Тэгээд хэрэглэх тун заавар нь монголоор дандаа эмчнэрийн одоо зөвлөгөөр явж байгаа юм бүтээгдэхүүнүүд байгаа. За танд бол аргамаг гэдэг вакцыг бэлдэж авчирсан байгаа бид нар. Амар их юм байна шүү дээ. Санаа За энэ дандаа уургууд эднэрийг халбаар өгөх юм байлаа. Та энэ зааврын би танд өгчээ. За тэгээд энэ бүтээгдэхүүнүүдийг бас туршаад үзээрэй. За би танд жорыг өгчээ. Тэгээд таалагдвал хэрэглээрэй. За ямар ч одоо тэгээд хүн нөгөө бэлэг авчаад байсан зүгээр бэлэг зүгээр байгаа нөгөө бас нөгөө над өөрт байдаг юм одоо
Азарга сайн азаргал байна. Тий. Юу вэ сайн азаргнууд байгаа. Тэгээ сайн азарганд ирж гүү тавиарай. Тэгээд гарсан төлийн одоо энэ витаминүүдээрээ дэжээж өсгөө хурдлуулаа тий. За баярлалаа. Тэгээ нөө цаг хугацаа хурдан байгаа шүү дээ. 3 жил бол дороо өнгөрдөг гэдэг ойлаа харлаа шүү дээ. Тэгээд 3 жилийн дараа нэг урдаа авдуунуудаа витаминлээд туулгадаад хурдлуулсан байж байгаарэ тий. За сток баярлал. Би бас нөгөө адуу цөөхөд халдсан сумаас чинь би 9 охин адуу тамгалсан ш 22 онд. Тэгээ энэ жил яг унган тамхтай гэдэг юм уу тод магнит тамхтай 2 гүн маань унгалаад бас өөрийн унганууд гарсан. Тэгэхээр эх жил одоо унган тамхтай хөрөнгүүгээл авчиж тавья да. Надаас за тэгээрэй. Надаас олон охин адуутай л эхэлж. Би 6-7 одоо охин адуутай. Би бүр яг 9-ийг эхэлсэн. Чиний чи 9-оор эхэлсэн. 2-3-аар илүү эхэлсэн. Хурдан өсгөхөө адуу гэхдээ мал гэхдээ хурдан өсдөг юм байна. Дөрөв ташаант тройлоо явж хахад нөгөө мөнгө харгуу маань яг охин төлөөр өөрөө 9 охин гаргасан. 9 охин унгалаад нийтдээ дан 9 охиноор 9 20 болсон байл шүү дээ. Харин тийм гэсэн тий. Тэр бол их хурдан өсдөг юм байна. Гоё юм байна. Одоо сайн юм чинь тэгээд олон болчихоор сайхан юм. За тэгээ баярлалаа. Бидний урилгыг хүлээж авч ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье. За тэгээ улсын надлуулаарай да. Одоо дараагийн нөгөө уулзалт бол 3 жилийн бол би одоо асуух. За юу болсон бэ гэд асуух нь шүү дээ тий. Тэгэрээ. За баярлалаа. Ямар ч байсан нөгөө гэрийн даалгаврыг үлдлээ шүү. Би гэрийн даалгавар өгчлөө тий. Тийм байна. Би одоо гэрийн даалгаврыг биелүүлэх юм байна. За